Бэрхшээлтэй иргэдэд төрөөс анхаарч агентлаг биедээс агентлаг хүртэл байгуулж тодорхой хэмжээнд хууль эрх зүйн зохицуултыг бий болгож тодорхой хэмжээнд ажиллаад байгаа хэдий ч яг хуулиудыг цаасан дээр гаргаад хэрэгжилт нь муу байна гэдгийг 2024 оны хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилуулаагүй энэ төлбөрөөс харагдаж байгаа буюу нийт 8,000 аж ахуй нэгж байгууллага 25-аас дээш ажилтнтай байгаа бол 192 нь л төлбөр төвлөрүүлсэн байна гэдгээс харагдаж байгаа тийм үү. Бид нар бол чөлөөлөх асуудал огт байхгүй шүү дээ. Тухайн байгууллагууд хэрэгцээ мөнгөн хэлбэрээр нь төлөхгүй бол хөгжлийн бэрхшээлтэй иргэний бий болгож байгаа бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах боломжтой. За үүгээрээ тухайн төлбөрөөс бас чөлөөлөгдөх боломжтой гэдгийг хөдөлмөрийн тухай хуулиараа батлаад өгчихсөн байна. Тэгэхээр нэгдүгээрт тухайн байгууллагууд дээр та нар төлбөрөө төлөх ёстой шүү гэдгийг нэхэмжлэх субъект нь хин юм бэ гэхлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо өөрөө төлөөлж нэхэмжлэх захиргааны хэргийн шүүхэд өгөх боломж нь бол байгаа юм аа. Тэгэхээр томоохон аж ахуй нэгж байгууллагууд энэ хуулиа хэрэгжүүлж гэнэ үгүй юу гэдэг дээр бол давхар ийм хяналтыг тавих хэрэгтэй. За нөгөө талдаа бол төсөвт байгууллагууд дээр төрийн аудитын байгуулагч тэр за улсын хурлын гишүүдч тэр төсөвтөө энэхүү асуудлыг оруулж байна уу? За өөрсдөө ажиллуулж байна уу? Гих зэрэг тал дээр нь бол анхаарах нь зүйтэй. Энийг бол дахин хэлье хөдөлмөрийн тухай хуулийн 144 дээр бол байгаа юм а 144-ийн 2. За нөгөө талдаа би бас нэг онцлох гээд байгаа юм дахиад нөгөө хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой нэн ялангуяа төсөвтэй холбоотой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийт аваад үзэх юм бол 50-аас дээш бараг 60% нь бол олдмол бэрхшээлүүд байгаад идэг. За тэгээд энэ юунаас улбаатай юм бэ гэхээр дийлэнх нь бол осол гэмтэл. За ажлын байран дээрх осол гэмтлүүд орж ин тээ. Тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг тухайн байгууллагууд бас хангах ёстой. Ингэж байж бид нар шинээр хөгжлийн бэрхшээлийг олдмол хөгжлийн бэрхшээлийг байхгүй болгох тал дээр нь төрөөс анхаарах ёстой. За үүн дээр ч ихсэн бид нар төсөвт ууг нь бол суулгасан. Тухайн байгууллагууд төсөвт байгууллага байгаа бол төсвийн 0.5% хүртэл за тухайн хувийн хөвшлийн байгууллага болвол бүр төсвийнхаа үйл ажиллагааныхаа зардал төсвийнхаа 1.5 хүртэл хувийг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тал дээр төсөв тавина. Үүнд анхаарна гэдгийг хуулиар заагаад өгчихсэн байдаг атал үүн дээр ердөөсөө анхаарч өгдөггүй. Ердөөсөө хуулиа хэрэгжүүлдэггүй. Хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа улмаас эдгээр ажлын байран дээрх осол гэмтлүүд гарсны улмаас бас хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа олдмол бэрхшээлтэй болж байгаа хүмүүс их олон байна. Тэгээ би бас нэг онцлох зүйл нь юу юм бэ гэхлээр манай яам манай гэрэл дарга гэдэг ч юм уу эсвэл иргэдсэн дарга ч юм уу эдгээр хүмүүст бол бурууг өгөхөөс илүүтэй энэ салбар дундын асуудал юм аа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар дундын үндэсний зөвлөл гэж байгаа. Тэгээ энэхүү зөвлөл өмнө нь ерөнхий сайд ахалдаг байсан. Тэгээ ерөнхий сайд ахалдаг байсан зөвлөлүүдэд цөөлөөд яамны сайдаар ахлуулчихсан. Тэгэд энэ бол өөрөө бас буруу юм аа. Ерөнхий сайд эргээд энэ зөвлөлөө арай илүү өөр өндөр түвшиндээ аваад эргээд энэ зөвлөл нь өөрөө тогтмол сар болгон хуралдаад ерөнхий сайд байсан ч бай, орлогч нь байсан ч бай, энэ салбар дундын зөвлөл нь сар бүр хуралдаж тулгамдж байгаа асуудлуудаа салбар бүрээр нь ярьж уг нь чиглэлээрээ үүрэг хүлээсэн тэр хуулиарч бай, журмаарч бай хүлээсэн үүргүүдэд биелүүлээд нэхэд шаардаад явах юм бол уг нь асуудалгүй байх юм аа. Гэвчиг хүний хөгжлийг тэр дотроо бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг төр ердөөсөө дахиад нөгөө 2 дугаар тавьж байгаатай л холбоотой гэж үзэж байна. Тэгэхээр манай яам, манай гэрэл дарга, иргэдсэн дарга бас битгий шантраарай. Хамтдаа энэ хуулийн хэрэгжилтийг сайжруулах тал дээр ажиллая.